4-р сарын 27-ны өдөр нийт эрхийг хамгаалах холбооноос зохион байгуулсан төрийн бодлого ба нийтийн эрх сэдвт хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд үргэлжиллээ. Холбооны болоод ард иргэдийн хүсэлтийг улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд хүлээн авч хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ гэр хорооллын дахин төлөвлөлтөнд бол одоо ерөөсөө 16 оны төсөс суугаагүй байна. Тийм үү, гэр хороол дахин төлөвлөлт өөрөө үүнийг төсвийн тодтголоор шийдэх яаралтай хэрэгтэй. Ард иргэдийнхаа эхлүүлсэн ажлаа одоо ард иргэдтэй ашигтайгаар хийя. Одоо ингээд гэр хороол барилгачлалтай энэ дарга ган хоёрыг дарга өөрөө яриад яваад байна шүү дээ. Мөнгөтэй юм шиг барилга эхлэнээг ард иргэдийг төөрөгдүүлээд. Хаан тэр мөнгө нь байгаа энэ төсөвтөө суугаачгүй ээжэж. Тэгээ үл хөдлөлийн 2% авнаа л гэж юм. Энд чинь өөрөө үл хөдлөлийн гэрчлэгээ гаргаж авсан хүн 2% суутгуулдаг байж хахад юу яриад байгаа. Ахаа дээрээс нь 10% гэдэг. Энэ ард иргэдэд ер нь ашигтай энэ тийм үү ард иргэдэд бодсон энэ шийдвэр болж чадсан юм уу? Өнөөдөр энэ талаар бид нар одоо нэгний явахгүй бэлэн далангуй ярилцъя. Нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 150 орчим иргэд форумд оролцож төрийн түвшээтэд дуу хоолойгоо хүргэлээ. Энэ дахин төлөвлөлтийг 7 дугаар хороон дээр хийх ямар ч боломж байхгүй. Нэгдүгээрт 16 оны төсөвт нь мөнгө суугаагүй. Хоёрдугаарт нь бохир цэвэр усаа татах тийм боломж байхгүй. Батүл дарга бол өөрөө ирсэн байгаа. Манай хороонд дор. Яаж ирсэн гэхээр 3 удаа ирсэн. За үйлдвэрлэлийн сургуультай ирээд ихтэй за одоо тануудыг сайхан болгоод байна. Дэд үтцэн татаад халуун хүүдний шугамлан тавиад байна. Эндээ хаав ус барьцгаа. Тэгээд одоо та хүмүүс газаа маш үнэтэй өг. Ерөөс муу өгд болохгүй хамгийн дээд үнээр өрөө гэж өөрөө хэлсэн. За тэгсэн чинь яг жинхэнэ нийсэн заслаа болсон гоо та яг хайчихсан. Ерөөс эргэж бид нар одоо олон удаа бичиг Батүл дарахад орох гээд оруулаагүй. Гэр хороол дахин төлөлтөөр нэрээр маш олон хүн орон гэргүй болсон. Тэгсэн чинь одоо зургатаар яаж гэнэ Батүл дарах энэ онд 2016 онд 4400 гаруй өрхийг дахин төлөлтөөр орон сууцнд оруулна гэдэг юм. Энэ их 2 жилийн хөрөнгийг аваад идсэн. 2016 онд ямар ч мөнгө тусгагдаагүй байхад яаж энэ 4400 орон сууц айлыг өрхийг орон сууцнд оруулах гэдэг юм. Тэд нар хаанс мөнгө осох гэдэг юм. Батүл дарга хятад руу яваад тэр 1 тэрбум гаруй яаны гэр хороол дахин төлөлтийн юун дээр гэрээн дээр гаруй сэтэрсэн. Энтэг рүү яваад бас тэрэн гаруй долларын гаруй сэтэрч ирсэн хөрөнгө оруулалтын. Тэр мөнгнүүд нь хаа байна? Өнөөдөр яагаад эрх баригчид бид бүхнийг ойлгохгүй байгаа юм. Дэмждэггүй маа гэхэд ядаж ялгуурлан гадуурхаж ялангуяа энэ жижиг бизнес эрхэлж байгаа жижиг 8 нэрийн дэлгүүрүүд яагаад удаа дараа хууль гаргаж дарамтлж хааж буух ийм хэцүү хуулиудыг гаргаж ирдэг юм бэ? 6 нэрийн бүтээгдэхүүн дээр малчин өрхөөс нь мах, ногоо, 4 төрлийн ногоо, гурыг Монголд үйлдвэрлээд тэр нь шат дамжлага бүр дээр хідэн төгрөгийн өртөг бүрдүүлээд яг тэр дэлгүүр дээр очиод хідэн төгрөгийн зардал гаргаж тэр нөөдийг төлөхөд ямар хөө хохирол учирж байна гэдгийг гаргаж үзэхэд энэ бол чиглэсэн судалгаа. Тэгэхэд тэр 8 нэрийн барууны дэлгүүр тэр 6 нэрийн бүтээгдэхүүнийг заахад 383 төгрөгийн алдагдaltaй ажиллаж байгаа байхгүй юу? 986 төгрөгийн нөөд төлөөд тий? Тэгээд 386 төгрөгийн алдагдaltaй ажиллахад тооцоо гарч ийн л да. Ард иргэдийн өмнө тулгамдаад байгаа эдгээр асуудлуудыг сонссныхоо дараа Монгол Ардын намын бүлгийн гишүүд асуудлыг шийдэхийн төлөө ажиллан нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн эргэн тойрондох асуудлаар холбогдох газруудад хандах болно гэсэн юм а. Ялангуяа Монгол Ардын намаас нийслэл сонгогдсон цорын ганц гишүүн болох Улсын хурлын гишүүн Сумын Азар энэ асуудалд төлхөө анхааран ажилтгийн хувьд иргэдийн зовлон хамгийн их ойлгож байгаагаа хэлсэн. Энэ аж ахуйн нэгжүүдээр бид нэр урднаас уулзаж үзсэн. Нийт гэр хорооллын 24 байршил дээр 34 аж ахуйн нэгжүүд тендер чалгараад үйл ажиллагааг нь одоо явуулахад эрхээ аваад хоёр талт гэрээ, гурван талт гэрээнүүдээ хийгээ явж байгаа. Тэгээ шаардлага тавиад иргэдтэйгээ уулзчаад 24 байршлаараа тойроод иргэдтэйгээ уулзчаад буцаад яг төрийн ордон дотроо аж ахуйн нэгжүүдийг хүлээж авч уулзахлаар ерөөсөө ганцхан зүйлийг яриад байгаа. Санхүүгийн урт хугацааны их усүрээр засгийн газар төрийн зүгээс та нар бодлогоор дэмжиж өгөөч ээ. Бид нар бол ажилламаар байна. Хиймээр байна гэдэг юм тавьдаг. Энийг буцаага засгийн газарт нь болон холбогдох одоо хэрэгжүүлж байгаа нийслэлийн удирдлагууд нь хандаа тавихлаар хариу өгдөг. Энэ хуулийг мөнгөнд өнгөний бол жилийн борлуулалтын болгон 100 саяас одоо доош орлоготой аж ахуйн нэгжүүд хугацааг нь бол
19 он хүртэл одоо хойшлууд яа гэдэг ийм одоо саналтай хуулийн төслийг бид засгийн газраас санал авахаар бүргүүлсэн. Гэтэл энэ хуулийн хугацаанд бол засгийн газар санал авахгүй байгаа. Тийм учраас Монгол Ардын намын бүлгээс бид хуулийн төсөл санаачлаад их хөрөнгө барихаар бэлтгэгдсэн байгаа. Гэр ороолын дахин төлөлт буруу шүү гэж хэлэх нийслэл хотын нэг ч иргэн нэг ч улс төрч байхгүй гэж бодож байна. Ямар арга замаар яаж шийдэх, ямар судалгаа тооцсон үндслэлтэй, үнэхээр үе шат нь яаж хэрэгжих явах юм, үнэхээр одоо нөхөн төлбөрийг яаж олгох юм, энэ асуудлаа ямар үе шаттайгаар шийдэх юм, хин нэгэн хүмүүсийн амьдрал дарамт болсон, эсвэл сэтгэл зүгээр нь тоглосон, та бүхний саяхан яриад байгаа шиг ийм улс төрийг бол битгий хийгээсэй гэж бодож байна. Тэгээ ингүүлэхгүй төлөө бид нар хамтран ажиллахын тулд үнэхээр тодорхой үе шаттай ажлуудыг хийх ёстой байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон болон нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуулийн дарамтанд өртөж буй олон мянган иргэдийн асуудалд анхаарал ажиллаж буй нийт эрхийг хамгаалах холбооны ажлууд ийхүү үр дүнд хүрч байна. Харин үүнийг улс төржүүлэлгүй сонгуулийн шоу гэж үзэлгүй иргэдийн асуудлыг нин даруй шийдэх шаардлагатай гишүүд онцолж байлаа.